Үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. One on one төмрөө нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. Өнөөдөр бидний зочноор UFC-д тулцсан анхны Монгол тулаанч Данагийн Батгэрэл хүрэлцэн ирээд байна. Талан шуурга хочтой таны тулаануудыг үзэгчд маань үзэж маш их сэтгэлийн цэнгэлийг эдэлдэг. Тэгвэл та мөн UFC Gym-ийг Монголд албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирж бас бизнес талаасаа бизнесменийн карьераа бас эхлүүлээд байгаа. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд маш их баярлалаа. Тэгэхээр тантай ярилцахад хамгийн түрүүнд одоо миний асуух ярих ёстой сэдв бол 2019 оны 8 сарын 13-ны өдөр таны замналын, таны амьдралын бас мартагдчихгүй өдрүүдийн нэг UFC-тэй гэрээгээ аль биесээр үзүүлсэн энэ өдрийг эргээд дурсвал хамгийн түрүүнд ямар бодол орж ирэх бол? Тий, яг нь ингээд тулаанаар хичээллээ, кикбокс гэж байгаа. Тэгэхээр MMA руу ороод UFC-гийн тулаануудыг бол бичлэгийг аягүй хүздэг. Тэгэл мөрөөддөг байсан. Хандаг Монгол хүн орчоосаа тий. Тэгэл өөрөө ч гэсэн цаанаа битүү хүнд орчих гэмсэн гэ мөрөөддөг байсан. Тэг яг тэр өдөр бол UFC-тэй гэрээ үзүүлээд 8 сарын 31-нд нь тулаанаа хийжсэн. Тэр бол маш сайхан дурсамж. Түүх. Тэгэхээр UFC-тэй гэрээгийг хийгээд анхны одоо дэлхийн том лигт мөрөө гаргасан Монгол тамирчин болсон энэ үйл явдал нь маш олон одоо хүүхд залуучуудыг таны одоо гаргасан жимээр явах энэ хүсэл мөрөөдлийг бадраасан ийм үйл явдал болсон. Яг тэр тулааны өмнө октагонд гарахад танд юу бодогчсон бэл нэрээ дуудуулаад гарах хүчтэй. Яг л мөрөөжсэн биелсэн. Тэр Брюс Бабраар бол тулаанаар хичээлж байгаа. Тэр дандаа холбог талаанаар хичээлж байгаа хүн бүр нэрээ дуудуулах юмсан гэж мөхөд хүсэж байдаг, мөрөөдөж байдаг. Тэгэл яг тулаандаа харахаас илүү нөгөө хүн чинь яг ингээл биелцэн өдөөс хараад би ч нэрээ зүүдүү гэл. Тэгээ бодчихсэн. Маш сайхан байсан. UFC-д хийх энэ тулаан болох хүртэл бас туулсан зам бол амархан байгаагүй. Анхны тулаандаа оролцоход мэдээж зардал мөнгө гээд маш хүнд түүхийг бас туулсан байдаг юм лээ. Энэ талаасаа бидэнтэй дэлгэрэнгүй хаалцж. Би чинь нэг кикбоксер анх бол нар нугаагч дээрээ бэлтгэл сургалт хийдэг болоод. Тэгээд тамирчин болно гэж бол яг боддгоо. Тэгэл цагаа зөв зөвхөстэй өнгөрүүлээ гэдгээр анх хэлж ирсэн. Тэгээ явандаа дуртай болол. Тэгээ би гадны холбоотой гэрээ байгуултлаа бол тамирчин болно гэж, мэргэжлийн тамирчин болно гэж бол нэг тэгж боддгоо. Тэгэл зүгээр л тэмцээн оролдоонд өөрөөс орой л явчихсан. Тэгээ гадны лежендгийн холбоотой гэрээ байгуулахдаа л нэрээ яг цааштай юм нэндээ боломжтой байна. Тэгээ хараал. Тэгэл улсын нэр, тэгээ Монгол улсаа далбааг барайл. Тэгэл аавынхаа нэрээр дуудуулаад тэгээ арах тэр л хамгийн гоё цэнгэлтэйсэн. Тэгэл түүнээс хойш бол яг мэргэжлийн тамирчин болол бүх зүйлээ зориулаад тэгээ явсан. Анх ер нь тулааны спортоор ер нь хичээлэх, зөвхөн тулаан гэлтгүй спортоор хичээлэх болсон шалтгаан одоо бас тэр түлхэгцэн юу байсан бэл? За гол нь би Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд Чонгол ээлийн оронд төржсөн хүүхэд. Тэгээ хүүхэд байхаас ахуулаад цэргүүд өглөөний одоо зэрэг гүүгээл явахад нь дагаагүй. Тэгээ ороонтоо ягаад алхахад нь дагаал алхахдаг тий. Төрнөг мөрнөгийн цунаахт нь сунаадаг, цэргийн орон биелүүлчлээгээл хөөрдөг. Тим хүүхэд байсан. Тэгээд миний багын дээр одоо цэргийн ангид төссөн. Тэр л нөлөөлсөн. Тэр л баг гэж боддог. Тэгээд одоо хичээлдээ бол жоохон хүүхэд байхдаа ч гэсэн нэг манай сум өмд бол тийм заал танхим одоо янз бүр юм одоогийнх шиг бол байгаагүй. Тэгээд өөрөө гүйдэх нэг богнохоо ингээл юу ч гэсэн ингээ гүүгээд байдаг. Тэгэл гар мар дээр сунаадаг, төрнүүгэн сунаадаг ийм байсан. Таны UFC-гийн албан ёсны тамирчин болоод тэгээд тулаанууд хүлээж авах хоорондоо Америкт тулааны хүлээгээд ингээ байж захта бас туулсан амьдралын талаар хөсөн ярилцлага байдаг. Ярилцлагата ер нь шантраа тулаанаа орхичий доо гэсэн бодолтой байх үед таны нэг зүүдэнд орж ирсэн зүйл таны бодлыг чи өөрчилсөн. Энэ талаараа дэлгэрэнгүй бидэнтэй хаалцж болох уу? Тэгээ би 2015 оны үед байна. UFC-ийн хөгжлийн хөтөлбөр гэдэгт зүйлд хамрагдаад тэгээ Аз руу одоо UFC-ийн бодлого бол чиглэж хэлж ийсэн. Тэгээд тараахаа болоогүй ч ирээдүйгсэн тийм залуу ирээдүйтэй гэсэн залуу тамирчныг сонгоод тэгээд сонгонгуудаа тэнд одоо манай Монголоос ингээ 3 тамирчин явахаар болоод би бол визэнд 3 4 одоо ороод гараагүй. Тэгээд багштайгаа 2 багштайгаа ярьж байгаад дамлаахыг визтэйгээр сонгоод
Тэгээ нэг Монгол хүн ч гэсэн явах хэрэгтэй гэдэг ярилцаад. Тэгээ дамлагын санал болгосон нөгөө хөтөлбөр маань энэ бол хэрэгжиж байгаа дахиад нэмж болно гэдэг. Тэгээ отхон дулгайгаа тэгээ би дуруу явж исэн байдیں۔ Тэгээ анх бол ингээ очицсан. Тэн дээр бол 3 гэрээ зурж исэн. Нэг нь бол шууд UFC гэрээ агуулах, нэг нь төв, нэг нь бол гэрээ цуцалсан гэсэн 3 зүйл гар өсөж зураад 6 сар бэлтгэл хийгээд. Тэгээд юу яасан. Тэр хооронд бол UFC өөрөө зарагдаад тэгээ бид нар буцаад ирсэн. Тэгээд 6 сарын гэрээ манд дуусаад. Тэгэл яг тэнд очсноор бол би одоо өөр өнцгөр бол харсан. Нарыг бэлтгэл сургуультаа жоохон буруу хийж байгаа юм байна, тэ. Одоо хийх нь бол зөв. Гэхдээ нэг тэр систем гэдэг юм ямар чухал уу? Бид нар магадгүй маш зөв ингээ сайн хийжсэн ч гэсэн бид нар маш их цагийг алдаж байгаа бол тэнд ч анхаарч байсан. Тэгээ би буцаж Америк руу яваад тэгээ Америкт тулдах гад их хичээсэн. Олон сар бэлтгэл сургуульд хийгээл тэмцээнгүү буцдаг ингээл нилээд бол үргэлжлээд. Тэгээ миний одоо тулаан 4 удаа болоо цуслагдсан байдیں۔ 4-5 удаа. Тэгэл хүмүүс Аз гээл янгууч нь Аз жоох нөгөө хөгжлөөр бол жоохон муу хоцроод тий. Тэнгүүт л Аз гээл янгуу шууд хэнч байсан баг Америк тамирчиж аавал гэдэг тэр үед л тийм байлаа. Аавал гэдэг. Тэгэл би над руу нөгөө менежерлж байсан хүмүүс маань хэлээл одоо Jackson-ийн менежер хэлээл за тамирч одоо ийм тамирчинтай тулдгаар болж байгаа шүү гэж янгуу. Би нөгөө тамирчны судлал амхандаа өөрөө ганцаараа тэгээ судлаа бичлэгийн зээл тэгэл жим ингээ хасаал ингээл эхлэнгүүд миний бичлэгийн үзээч гэдэг юм уу тэгэл болохгүй болчдөг. Тэгээ энэ маягаар бол нэлээд утсан. Тэгээ нэг удаа яг тэмцээн төхөөс нэг 14 би өмнөхөн байна. Нэг тамирчин солигдоод тэгээ энэ тамирчиндээ толдгаар боллоо гэх. Тэгээ би хамаагүй толдгаар бол толжно бүр санхацсан ингээл тулаан хүсэл байжсэн. Тэгсэн би нөгөө тамирчин бас дахиад болчдөг байхгүй. Тэгэл заа над тэрс толдохгүй юм байна. Тэгээ би Монгол руугаа буцах хүртэл төгссөн. Ийм. Тэгээ бэлтгэлээ хийж байгаа хөлөөг юмтэйгээд. Тэгэл ирэхэд бол үнэхээр хүнд байсан. Би нэрээ юу ийгээд яваад байгаа юм бэ гэж бодож байсан. Тэнд Америкт байгаа хүмүүс тэгээ манай тушаан ажилладаг нэг ах уу айгүй их тусалж байсан. Тэгэл хүмүүс үл ер нь хэлдэг байсан л та. Чи Америкийн 10 жилийн эзэдээ чамд бүх юм чинь байна. Чи цаавал спорт гэл. Тэгээ одоо тэр үе чинь UFC-д орсон хүн байхгүй. Тэг яг манайд олимпиадлан чинь дөнгөж ингээ хөгжиж эхэлж байгаа. Тэрнгээр ингээ амьдралаа авч явах гэхэд бол хэцүү тийм хүмүүс л харагдчихсан үе. Тэгээд чи эзэдээ юм чи ядаж ингээ ажил хийгээд энд байгаа ч тий. Амьдралаа хүмүүстэй амьдралаа аваач спорт орог болооч гэж шууд тэгж хэлэхгүй ч гэсэн ер нь бол тэгж хэлдэг байсан. Тэгэхээр би бол бэлтгэл гэж яваад байдаг байсан. Энэ үед мэдээж одоо мөнгө санхүүгийн хувьд бас асуудал шүү дээ. Тий. Нэлээд байсан. Бүх юм одоо өөрөө заагаад би нэг тэмцээн оролдоонд өмнө одоо Legend, Rap тэгээ Backal гэл гадаадын холбоот бол олон тулж байсан. Тэгээ тэр бүгдэд тулдахдаа өөрөө нэг зүйл авдаг байсан байхгүй. Үнэтэй ч юм уу, дөнгөө аяах ч юм уу. Иймэрхүү юмнууд аваад. Тэгээд тэрийгээ тэгэл зарим нь дээж нь олонгуудаа нэг банкнд хадгаламж нэгэл хийдэг. Ийм байдаг гэсэн. Тэгэл яг Америк руу очиад нэг бэлтгэл сургуульд ингээ хийгээд ирэнгүүт спонсор гэдэг юм юу ч байхгүй. Бүх зардлаа өөрөө даадаг, бүх юмаа өөрөө хийдэг. Тэгэл явах зардлаа арайч ингээл хийдэг. Тэгэл нөгөө авдаг гэсэн мөнгө аяга тавьд юм уу, ламбард нь тавьд юм уу, зард юм уу, урд юм уу. Тэгээ манай нэг найз хосоо иргэд найз бас ламбард ажилладаг байсан. Тэгэл найз дээр очиад юм уу тавиал. Тэгэл нөгөө найз зарж өрөхгүй юм чи буцаж ирээл ингээ өгнө гэл ингээ явж байсан. Итгэлцэл дээр ямар ч хэлсэн бүх зүйл явж байсан байна шүү дээ. Тий. Тэгэл явахтаа тэр чин зардал онгоцны зарлын мөрөнтэй байл очиод байр, хоол бүх юм тэгээ доллараар тооцож гарч ийн бол асар өндөр болчдөг. Тэгээд Jackson-г тэр байрлаж байгаа тэр Сушанаг яхахтаа ярьж байгаа. Ажиллаж байхдаа байранд байрлаад. Тэгээ хагасаа мөтөн сандаа одоо ахын ажилд бас Сушанагийн ажилд эсвэл хүн их одоо юу үйт нь бол тусалчдаг. Тэгээ нэг ажилчдаг юм болоод. Тэгээ Мексикотой бас нийлээд бас ганц нэг юунд бол явдаг байсан. Одоо барилгын юм хүнд юм ажил олонгууд нь цуг явцдаг. Тийм байсан. Та өөрийнхөө тулааны хэв маягийг юу гэж тодорхойлох вэ? Би ер нь тулааны үг бол анх ер нь толдож эхлэхээс эхлээд би өөрөө бас айгүй дуртай тийм кап авдаг гэсэн. Зүгээр зодтолтол ингээл нэг мэтгэл хамгийн анхны тэмцээнд ороход хүртэл ярьжсэн манай. Өмнө орсон ингээл найзад майзад анх тэмцээнд ороход тэгжсэн гэж хэлэхэд би тэмцээнд ороод зохилчих тэгдгүүл юм байна шүү тэгээд бодоод. Тэгээ ер нь нэг ингээд зохиж тунгалт аваа явах юм шууд ер нь үзчих гээд идэх тийм хандлагатай байсан. Ер нь цусн цаанаа ингээд угаасаа цусн нэг юмтэй. Тэрийг бас мэддэг байсан. Өөрөөр хэлбэл тоглолт авах тусам сэрэгдэг.
Тэгээ зөвхөн мөгөл даваа явах юм бол ерөөсөө хаширдгүй. Зүгээр шууд нэг зөх юм бол зөрүүлээ хоёр зөхмөр тий. Намайг зүүн зөх юм бол зөрүүлээ цөм зөхмөр тэгж санагддаг байсан. Олон улсын дэвжээнд тэр дундаа UFC тулдах үеийн дарамт хариуцлага Монголд дотоодод оролцож байгаа тэмцээнээс мэдээж огт өөрөө байгаа тийм. Энэ дарамт танд ер нь хэр ачаа болдог вэ? Тэгээ би хамгийн анх одоо яг UFC-д өөрөө мөрөөдчихсэн зоржсэн. Тэгээ хамгийн анхны тулаа яачаад ирээд болол жоохон эвгүйсэн. Өөрөө бодохдоо мөрөөдчихсэн юм ngөрцсөн. Тэгээ эдгээр ингээд ялагдсан ч гэсэн тулаа найзтайгаа байсан. Өмнө нь л ингээд асар их юм болсон л доо. Хугацаа богинохоо авсан. Би тэр үед жоохон эрүүл мэндийн бас асуудалтай байсан. Тэгээ UFC-гээс байгаа юм бол би бэлтгэлтэй байгаа гэж миний зорьсон юм байсан учраас би богинохоо хугацаа шууд жингахсаал орсон. Тэгээ найзтайгаа хүртэл ярихдаа тэр бол надад олж байгаа ерөөсө боломж бидний алдахыг бол хүсээгүй. Тэгээд юу байхад бол найз руугаар найз бол хоёлоо тоглоод яах юм бэ гэдэг. Нөхөр Алтай хэл гэдэг манай найз. Тэр үл бүр эртнээс одоо рапорт болж захтал найзууд болоод тэгэл дараа нь надад хүртэл хятад хүртэл тэмцээн оролдоо олж өгч ирсэн. Тэгээ би хятад очиод тэдний бүр амьдэрдэг. Одоо тэмцээн оролдоонд хятад тоглож байхад маань ард маань гардаг. Би эндээс очиход нэг ганцаараа тэгэл найз тусалдаг. Ийм байсан. Тэгээ тэр найзтай тоглолтоор олонгууд найз бол яах юм бэ гэл. Найзтай тоглох хүн гимтсэн. Тэнгүүд намайг нэг өмнө хөтөлбөрт бүх юм ингээд зардсан. Тэгээ чи бэлэн байж гараа. Дахиад тулчих. Тэр рангийг бас тэгээ авахд бэлэн гэжсэн. Тэгтэл яг тэр боломжинд ороод ирсэн. Гэтэл найзын эсрэг байсан. Тэгээ яах вэ? Би тэр хоорондоо бол уцаар ярьдаг. Тэгээ би шууд хэлсэлтэй. За найзд нь энэ боломж бол олдохгүй. Ямар ч байсан хоёлоо торонд ороод л хамаагүй үздэг өчсөй. Бусад үед найз биш юу гэдэг. Тэгээд тулаан их харалчсан. Тэгээ яг ирчээд одоо тулдаж ирчээд нөгөө мөрөөдөл бүх юм ингээл анхны одоо UFC-ийн Монгол тамирчин болчаал. Тэгээ байж хатуулаа надад л өөрт ингээ гой санагдсан. Ирсэн жил өстэй хүмүүс шуурал хятад UFC үлгэнд ерөөсөө тийм үнэлэмж янз бүрийн мьюч байхгүй. Тэгэл бүгдийг ингээ дайрайлсан. Тэгээ тухайд бол эзэм сошиал мошлыг үгүй. Одоогийнх шиг байхгүй арай жоохон бүдүүлэг байсан шүү дээ. Тэгээ жоохон дэм сэтгэлээр унах ч гэдэм юм уу. Тийм юм бол байсан. Сошиал буллидэлт гэдэг юм бол одоо ч байсаар байгаа шүү дээ тийм. Үзэгчд бол үргэлж одоо тэгтээ хайрцангуй гайг хүмүүсийн нөгөө зан чанар ойлгодог нь өөр болсон байхаас. Фэнүүдийн хувьд одоо үзэгчдийн хувьд бол үргэлж ялах ёстой гэсэн хүлээлт байдаг учраас одоо өндөр шаардлага тавиад идэг юм уу гэж. Тэгээ энэ ч ялчгүй тэгэл нэг хэсэг нь л дээ тийм. Тэгээ тэр үед л жоох айгу болоод яаж хата сэтгэл зүйч одоо энэ золцоо ягч тэр очиж бас анх удаа одоо ингэ сэтгэл зүйчтэй уулзч үтчихсэн. Тэгээ ярьж идэл бас нэг үг бол айгуу сэргээсэн. Тэгээ юу ч нэг ингэ жоохон тэр үед л нөгөө залуу ингээл жоохон гомдох маягтай байсан монголчуудаа тий. Одоо хэлэхэд л хамаагүй. Тэгээ гомдох маягтай ингээл тэр анхны хүн болчиход байхад бүгд ингээл харин зэрэг. Гэхдээ нэр би бас тодорхой хэмжээнд чадчихад штэ гэж бол дотор өөрөө бодож байсан. Гэтэл энэ л өөрөө нэг хэсэг нэсэн мөлий. Монголд яг намаа үнэлээгүй ч бол нэгтэл намайг UFC үнэлэлээ тоглуулчлаа штэ тулж штэ. Тэгээ тэр нь өсө. За яг намайг хүмүүс үнэлэхгүй байж болно. Гэтэл намайг бүглөөтэй одоо Америктэй UFC одоо цагсаар ярих юм бол NBA үнэлээд би орчоод штэ. Тэгээд бусдын үг ер нь хамаагүй юм байна. Өөрийн чадах юм аа л гэл. Тэгэл тэр захиас ахуулаад ер нь өөр дөрөө илүү анхаарал явсан. Өөрөөр хэлбэл альва зүйл хоёр талтай гэдгийг ойлгож харах те хоёр өнцгөөс нь харах. Эдгээр ялагдсан ч гэсэн энэ тулдах эрхээ авч ийн гэдэг маань өөрөө эрэг тал нь байгаад шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйч гэж нэгэнт ярьсных тулааны өмнө тэгвэл золзоо сэтгэл зүйчтэй ажилдаг болсноос хойш тулааны өмнө өөрийгөө бэлдэх энэ арга барилд нь бол том өөрчлөлт гарсан болов. Яг тэгэхээр бэрхтгэлэнтэй үед сэтгэл зүгөө яаж чиглүүлж бэлтэж байгаа. Тэгээ би тэг золзоогчтой уулзаад тэрийг аваад айгу гоё ирчүүч аваад тэгээ бэлтгэлдээ ирчтэй ингээ орчоод тэгээ түрнээс ижил дахин сэтгэл зүйчтэй уулзаагүй ер нь өөрөө бэлдээл. Тэгээ надад тэр сэтгэл зүй бүх юмуд юу өгдөг гэсэн хэрэг түүхэл өгдөг гэсэн. Би түүх сонсдог тий. Магадгүй одоо юм уу сонсоол туйл мөл ингээд сонсоол тэгэл түүхий бодонгоч одоо 3 өдөр хүртэл дайн тулааны өмнө хийдэг гэсэн ингээ бодгоор чинь. Тэ асар том юм баахгүй. Тэгмээ тэрийг сонсоод нэрээ шууд ингээ цэнийг оролт өрөө явж байгаа юм шиг ийм болдог. Та холбог тулааны олон улсын карьерт 12-5 гэсэн амжилттай байгаа. Ер нь ялтаас илүү ялагдал тамирчдыг илүү хурцлдаг юм шиг санагддаг. Тэгэхээр та
энэ ялагдлуудаасаа ямар сургамж авч дараагийн тулаанд сул талаа илүү давуу талуулахыг хичээдэг. Тэгээ ер нь одоо ялагдлаас л хүн өөрийнхөө нэг дотоо байгаа бүх юмаа бол хардаг. Тэгээ зөөрөөрөө хурцлж чадах юм бол тэр одоо асар том амжилтын бас эхлэл болдог байх гэж боддог. Тэгээ би одоо UFC-д тулж байгаа 3 дараалал ялсан. Тэгээд яг 4 дахь тулаан дээр бол одоо 5 дахь тулаан юм уу да. Тэгээд 4 дахь тулаан дээр нэг рекорд гэдэг юм явчихсан. Тэгээд тэрэнд бол нэлээд шунаа зүгээр авчих байсан тул ялчих байсан тулаандаа бол ялагдчихсан. Тэгээд одоо цохилт ороогүй байхад шүүгч эргээ цогт нь би унсан. Агтай зүгээр ухаан зөв зүгээр үдчихсэн бохгүй. Тэгсэн чинь шүүгч цосочдөг. Тэгээд тэн дээр бол бас бодож илээс л та. Тэгээд хүн ерөөсөө мөнхийн суралцж юм билээ. Тэгээд яг одоо дуршлагтай хүн баг хамт олон тэгээ систем тэр юмнууд бол үнэхээр хэрэгтэй байт юм бэл. Надад бол өмнө нь яг UFC-д болж байсан дуршлагтай амарчин байгаагүй. Тэгээд нөгөө гадаад хэлгөө тийм байсан. Тэгээ одоо бол би UFC-д ингээ одоо толтгой болчиход одоо дүүнэртэй одоо хамт бэлтгэл сургалт байсан дүүнэртэй энийг өрнөдөтлүүлээ те өөрийн бас юмас хуваалцъя гэд. Тэгээ одоо дүүнэртэйгээ бас ажиллаж байгаа. Тэгээ би тэр UFC-гээс одоо гэрээ цуцлаад түүний дараа Karate Combat-д бол 2 тулаа хийсэн. Тэгээ би өмнө нь одоо бүх юм дээр зүгээр л бэлтгэл гэл ингээл дайрдаг байсан. Тэгээ тэрнээс хойш яг ухаалаг би бэлтгэл дээр явахгүй ер нь өөр төр илүү анхаарах тий. Бэлтгэлийг бүр тэгнөтөхгүй баг бэлтгэлээр нь баг ингээ хийчихсэн байхгүй сүүлийн 2 тулаан дээр бол. Тэгээ өмнө нь бол нөгөө өөрөө ингээ бэлтгэлээр айгүйх нүдэ цаанаа ингээ жоохо ядраад байдаг. Америкт ялангуяа ингээ удах бас хэцүү байдаг байхгүй. Тэмцээндээ л очингуу тэмцээ хойшлол юм уу? Эсвэл тэмцээнээс бүр эрт ингээ очингууд би сэтгэл санаа одоо Монголд байгаа шиг Монголд бол хэдийн ингээл үжилтэй юу байсан ч гэсэн сайхан ингээд 50 ам байж бүх юм байгаад байгаа шүү дээ. Тэгэл нэг бэлтгэл хийгээл ядарч хахад найз нөхдөөгөө нэг сайхан суугаалж идэм нэг сайхан тоглоод эсвэл уул усандаа гараад эсвэл нутаг руугаа яваад ирэхэд бүрэн цэнгээр хангаал буцаал иргэдэг бол гадаад бол тийм байж чадахгүй. Бэлтгэлээ хийгээл жоох ингээ ядрангууд амармаар ингээл санагдаад ингээ би ингээл ядраад байгаа мэдээл өөр яах вэ хөө найз нөхөж байхгүй те ингээ хэцүү. Тэгэл уул усан дээр л ганцаараа гараал суuna. Тэгэл нэг 2-3 өдөр амархан 2-3 өдөр амарч чадахгүй. Тэгэл магадгүй жоох ажил хийх тиймэрхүү юмнууд орж ирэнгүү дахиад тэр чинь нөгөө ядарсан юм дээр улам нүдэд байгаа болчихлоо. Тэгээ явжсэн тэг. Тулааны өмнөх орой өөртөө хамгийн их хилдэг үг өөрийгөө зоригжуулдаг зүйл нь юу бол? Тэгээ тулааны орой бол зүгээр маргааш юм бол маргааштай болно гэж тоодгүй аль болох тоохаадгүй. Тэгээд нэг юм бол айгүй хүч өгдөг нь юу гэхээр зэрэг дээр үеийн Дайчин Баатарууд бол тэ бүр дайдаа дамиа өгөө явж байгаа. Бидний бол харьцуулах юм хажууд айгүй жижиг. Их л үсрэл яалагдсан шүү дээ өөр яах юм. Тэгээ айц тийм бол нэг байдгүй. Ер нь багасчдаг тэгээ ботхоор бол. Тэгээ Дайчин Дуланж Баатарууд бол цэлэмдэл тэ хүл өхөл яавал яахаар тийм эрсдэлтэй тийм өсөлт орж байгаа. Гэтэл бид нар бол зүгээр бэлээ өмссөн торлоо ороод өөрийн өөрөө л чадчихвэл ялна чадахгүй л ялагдана. Тийм учраас өөрийгөө сайн бэлд тэ өөрөө олсон боломж янз бүр юм алдахгүй бай. Тэгээ чи үнэхээр чадахгүй бол тэгэл ялагдана л зөөр юм байхгүй шүү дээ. Тэгж л батдаг. Тэгэхээр л харьцангуй тайван болчихдаг. Та сая хэлсэн одоо залуучууд дүүнэртэйгээ ажиллаж байгаа гэдэг ойлоо дасгалжуулагчийн талаар тун утахгүй бас дэлгэрэнгүй ярилцъя гэж би бас төлөвлөсөн байгаа. Тэгээд түүний өмнө таны одоо тулаанчийн карьер нь бас үргэлжилсэн хэвээрээ гэж би бодоод одоо ч гэсэн танд бас тулааны саналууд ирж л байгаа бах. Тэгэхээр тэгээ өөрөө одоо хүлээж аваад тулдыг ивэл энэ саналууд бол хангалттай ирж байгаа. Тэгэхээр таны тулаануудыг харж байхад ер нь таныг ингээд анзаарч байхад Монголын тулаанч гэдэг тодтол танд бол маш их үүрэг хариуцлага одоо байгааг та дааж авч явж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр төрийн далбаагаа октогонд UFC-гийн октогонд торонд анх авч гарах гад тэр үйл явдал нэлээд болж исэн гэж би дуулж ирсэн. Өнөөдөр ч гэсэн та төрийн далбаагаа ингэртэй зүгээд ирсэн байгаад нь маш гоё сэтгэл төрүүлж байна. Тэгэхээр тэр түүхийг нэг иргэд нэг дурсуул. Тэгээ би яг UFC-д анх толдоод эхэлсэх тэр хамгийн анхны хүн дээр далбаагаа өрөөд орох гэсэн чинь далбаагийн мөн оруулахгүй
авдаг ш. Тэг гайхаад ойн онол ба юм уу ингээл хэлээсэн чинь орчуулагчээр хэлсэн чинь хаяг реклам оруулахгүй гэдэг. Гэхдээ манай далбаа гэж хэлээ гэдэг. Тэгсэн чинь энийг бүртгэж иж оруулнаа. Чи анхныхаа юм байна гэдэг. Тэгээ бүртгэлд оруулаад тэгээ аваа орж ирсэн. Тэгэхээр тэнд бол юм нарийн дэг журамтай байгаад байна шүү дээ. Ямар нэгэн сурчлагын юм хийх гэж юм шиг тэр хүмүүс бол ойлгохгүй шүү дээ тийм. Тэгээ Монголын анхны тамирчин болохоор яг далбаагаа үзүүлээд тэгээд аль биесний болгоод тэгээ орж ирсэн. Тэгээ дараа нь бас одоо хувцсан дээр бас далбаа байршуулдаг. Тэрийг авахд надад бас 2-3 жил шаардагдсан. Тэрийг л би сайн ойлгодгүй. Орой Америкт байхдаа энд байгаа хүмүүсийг тэгэрээ ингээрэл явуулаад тэнгүүл удаагаал байдаг. Тэгэл одоо шортон дээр байршуулахгүй ч гэсэн. Тэгтээ шортон дээр огт байрлалгүй. Энэ дээр байрладаг байхгүй. Баруун. Тэгээ би силвэрээр болон дэлхийн гэдгээр би 3 жил явсан бит 2-3 жил. Тэгээ сүүлд нь аваад тэгээ MNG гэдэг одоо Бака гэдэг байдаг санд. Тэгээ би нэлээд олон хүмүүс рүү битсэн байт. Тэгэл Монголд байгаа хүмүүс рүү спорт хороодод руу ч гэсэн тий. Тэгэл менежер ягаал. Тэгэл хүмүүс тэнгүүл тэгж ингэж яах чаа их чаа бараг тийм тодорхойлт одоо бараг мэрэгжлийн тамирчнаа нотолж гэл бараг тиймэрхүү юмуд ингээд тэгэл нэлээд яажсан л та. Зам туулсан байна тий. Спорт хороо гэж ярьснаас ер нь яг одоо мэрэгжлийн тулаанчдын дэмжлэг тал дээр манай одоо олимпийн хорооч гэдэг юм уу төр засаг спорт хариуцсан яам хороодууд маань бас одоо дэмжиж ажиллах тал дээр бас учир дутагдaltaй байсан үе бий. Тэ яг энэ үеийн та өөрөө туулж гарч ирсэн. Одоо тэгвэл энийг өөрчлөхөөр таны хийж байгаа зүйлсийг бас анзаарч байгаа. Одоо бол бас хүлээж авах нэрээ өөр болцсон байгаа тийм тэ. Ер нь ингээд ажиглахаар бол мэрэгжлийн спорт бол өөрөө тэ дэлхийг хамаарсан маш том зүйл. Агтал өнөөдөр Монголд бол мэрэгжлийн спорт өнгөж хөгжиж эхэлж байна гэж хардаг. Тэгээ би үүний тулд өөрийн чадах зүйлээ бол бас тултал нь гэж бол явж байгаа. Зөвхөн тулаанаар бас язгаарлагдахгүй. Тулаанаар байж байгаа бол би өөрийн чадхаар одоо UFC GM гэдэг юм уу те би өнгөрсөн 100 массивдалыг авчирсан гэдэг юм. Тэ тэгээ одоо UFC-д манай шав Рото UFC-ийн финалд тоглох гэж байна. Энэ маягаар би өөрийн чадах зүйлээ бол тултал нь хийхээр хичээж байгаа. Тэгээ хийгээд явж байгаа. Тэгээ үүний хажуугаар бас зөвхөн тулаан кейсээ илүү мэрэгжлийн спортыг хөгжөөсэй гэж шинэ зүрхнээс бол маш их хүсдэг. Тийм учраас одоо энэ сая татварын одоо 1% тий ийм зүйлсийг баасаа. Тэгээд ер нь хүмүүсийг нэг мэрэгжлийн спортын талаас мэдлэгтэй болоосаа мэрэгжлийн спорт хөгжснөөр бол улс их оронд асар их хувь нэмэр оруулна. Тэгээд улс их орныг сурталчлах бас том үрээ далаацтай болно. Энэ чигээр нь бол бодож байгаа. Тэгээд тэр татварын 1% яг мэрэгжлийн гэсэн тамирчдад олгодгоосаа. Тэгээд тэр 1% л ер нь маш зөв зөвхөстэй зүйл зарцуулаасаа гэж. Одоо спортыг ингээд дэмждэг болонгууд айгүй олон ордон барих гэдэг. Гэтэл хоосон барилга бариад бид нар яах юм бэ? Гэтэл тэнд ажиллах хүчтэй тэр ноу хау систем асар олон юмыг бид нар бэлтжиж хийх хэрэгтэй. Тэгээ энэ зүйлд бол бас ажиллаж байгаа. Таны энэ хийж байгаа ажилд нь үнэхээр тааларч байна. Яг энэ бол бас энэ бид нар зайлшгүй ярих хэрэгтэй юм эмзэг сэдв болчиход байгаа. Яг тэгэхээр дотоодын спортууд хөгжихийн хэрээр бидэнд яг арын албанд нь ажиллах боловсон хүчний дутагдал гэдэг юм хамгийн томоор гарч ирж байгаа, дутагдж байгаа зүйл нь болчиход байгаа. Бид нар гадны энэ зүйлийг оруулж ирээд мэрэгжлийн спортын үр өнцгийг Монголд ингээд тарихад боловсон хүчин энийг тэгвэл ажиллах хүмүүс нь хаана байна вэ гэдэг асуулт бол хамгийн чухал асуулт болчиход байгаа. Тэгээ яг энэ үед энэ одоо их хүсэд зорж ажиллаж байгаад нь бол талархаж байна. Тэгээд та түрүүн дурдсан таны шав намсраа одоо таны гаргасан зам мөрөөр ингээд явж байна. Тэгэхээр дараагийн одоо өөрөө дасгалжуулагчийн албанд шилжээд менежментийг хийгээд ингээ явхад тамирчин байснаас өөрөөр одоо тулгарж байгаа шинэ сорилтууд юу вэ? Тэгээ одоо ялчгүй л одоо бид нарт бол дотож байгаа юм юу гэхээр зэрэг тэр систем бодлого тэгээд тамирчтай одоо нэг багцлах одоо спортын хороодуудад бол хоёр хуваагдсан ч гэдэг юм уу нэгдэж өвдөө. Одоо спорт урлаг ер нь ингээл Монголд бол хамгийн юмнууд ингээд нэг жоох юм. Гэтэл бид нар том юм хараад тэгээ нэгдэх хэвээр. Тэгээ чинь манай тулаанд бид нар бол UFC-гээ аврахтай болмоор байгаа байхгүй. Тэгэхдээ тэргүй одоо тий одоо нэм жаргал маань тэгээд одоо намсраа маань магадгүй ингээд UFC-г бол бид нар байлдан дагуулхад бол ороход бол одоо ингээд асуудал болчиход байна. Азад Рото UFC хүртэл жил зохиогч байна. Ингээд орох үе даалга бүх юм бол нээлттэй. Одоо бид нар өөрсдөө үнэхээр хүчтэй байж чадал юм бол боломж бид нарт бол байна. Тэгээ үнний хугацааг яаж дөтлөх вэ? Тэгээд
одоо UFC-гийн авраг төрүүлэхийг бол айгүй хүсэж байна. Одоо бид нарт бол хамгийн ойр зүйл юм шиг санагддаг. Бид нар бол өөрөө өвөгдөлтөй. Тэгээ энд хэрэгцээтэй зүйлсийг л хийх хэрэгтэй. UFC-гийн авраг төрүүлэх энэ одоо үйл ажиллагаа таны зорж байгаа энэ том зорилтын нэг хамгийн чухал зүйл нь UFC gym-ийг аль биесны эрхтэйгээр Монголд оруулж ирсэн энэ үйл явдал нь би энэ чинь л танд маш их талархаж байгаа олон спорт сонирхогч үзэгчдийн өмнөөс хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ үйл явц яаж вэ? Энэ бол маш том франчайз Монголд хийгдэхэр болж мэдээж энэний ард хөрөнгө оруулалт тий одоо бизнесийн талаас бол маш их бас үйл явдлууд болсон баг та энэ талаараа бид дэлгэрэнгүй ярьж өгч. Тэгээ би бол анх яриасаа бизнес хиймээ, бизнес тех тэр огт бодоогүй. Зүгээр өөрөө UFC-д ингээд тулдж явахдаа одоо би энэ тулдснараа ирээдүйн өстө одоо Монголда хэрэгтэй юм юу хийж чадах гэдэг юм бол бодож байсан. За би амжилт гаргаа ингээд явж байгаа миний нэг хэсэг нь аваасаа болж байна. Тэг би үүнээс цааш юу хийх боломжтой юм бэ гэж харж байсан. Тэгээ Дагестануудыг харсан. Одоо Хабиб тий. Тэгэл тэд нар одоо Дагестанд байж байгаад авраг болоог байхгүй. Тэрийг би аягуулс харч. Тэгээ би ч гэсэн магадгүй яг Монголдоо бэлтгэл хийж байгаад UFC-дэс орж чадааг ороогүй байхгүй. Тэгэхээр бид нарт систем тэнд ингээ хийж байгаа бүх юм бид нар туулаараа ингээ яваадах юм бол асар их цаг алдаадсан. Сайжирч байгаа. Гэхдээ мэдлэг систем гэдэг юм бол хамгийн чухал гэдэг юм бол бас харагдаж байгаа байхгүй. Тэгээ одоо Дагестан Хабиб чинь өөрөө барилдаан дэсвэр төвчээр маш сайтай. Тэрийг Америкт ирээд American Kickboxing Academy дээр хийгээд бүх юмнаас нь суралцаад тэгээд UFC-гийн авраг багаараа тэд нар бүгд нэгдэж чадчих байгаа байхгүй. Гэтэл Монголд бол бид нар тэгж нэгдэж чадахгүй боломжтой тухайд байгаагүй. Тэгээ миний хүсчихсэн юм юу гэхээр зэрэг бүр монголчууд маань одоо гайгүй явж байгаа тамирчид маань бүгд нэгдээд бид нар нэг зорилготой ингээд зүтгэе. Бид нарт боломж байна гэдэг юм ингээд харцсан. Тэгээ яг дутаад байгаа юм нь юу өнгөд тэр одоо франчайзаар төхүүлж болох юм байна гэдэг. Тэгээд аваад би чинь шууд бас өгчихгүй хэн ирэх мэдлээ мөнгөтэй байлаа гэдэг өгчихгүй. Тэгээ намайг одоо UFC-гийн авраг BJPN тэгэл нэлээ олон аврагууд UFC-гийн франчайзтай байдیں۔ Одоо Хавайд нээсэн. Тэгэл Капс сонсон. Тэнгүүд бас тамирчин болгондоо бас өгдөг. Тэгээ би 3 дараалан ялт аваад тэр рекордод бичигдээд ингээд ирэхэд бол надад төгсөн. Тэгээ би харин түүнийг авснасаа эхлээд гэвэл одоо яг нөгөө түрүүнд ярьжсэн дарамтгдаг юм над дээр гарч ирсэн. Яасыг хэр зэрэг би өөрөө мэрэгжлийн тамирч ярина. Би өөрөө мэрэгжил тулж ирсэн орлогоо би өөртөө зарахгүй франчайзтай зараад эхэлсэн байдаг. Тэгээд яах вэ хэр зэрэг тулаа урдын юмэр тэ нөгөө нэг бэлтгэл сургуультыг л ингээд явжсэн юм байна. Өөрлөгөө анхаарахаас илүү франчайзаа төлбөрийг дуусгаад хурдан ингэж. Миний бодож ирсэн юм хэр зэрэг за энэ үнэхээр юм чинь би тэрийг бол тухайн үед бодохдоо бизнес хийж чадахгүй зүгээр ингээд ирэх авчлаа. Энэ зүгээр нэг хамаагүй ингээл хүн амтыг хийгээл энэ хийгээл хурдан тамирчид гарч ирээсэй л тийм л юм бодож байсан гэтэл хизээч нөгөө бодож ирсэн юмар байдгүй чи өөрөө бизнес маш том юм байсан бохоо. Би бол тэр үед л тэгж бодог. Энэ франчайзыг ямар ч байсан авчи, энэ системийг ямар ч байсан оруулчих. Тэгээд монголчууд бөөндөө ороод UFC-г аваа. Бодоо болгоёг энэ Хабиб шиг ингээ. Тийм л юм хүсээд анх бол авч ирсэн. Тэгэхээр одоо энэ том бизнесийн үйл ажиллагааг явуулахад одоо дасгалжуулагч трейнерүүд гэдэг одоо маш чухал хэсэг нь болно шүү дээ. Тэгэхээр ер нь гаднаас ийм дасгалжуулагч трейнерүүдийг урьж ажилуулах гэж байна уу? Ер нь төлөвлөгөө ямар байгаа юм бол тэр сонирхолтой байна л да. Юу вэ? Одоо UFC бол өөрөө яг академик төвшний одоо сургууль багш нар бүгдийг бэлддэг. Тэгээ онлайнаар сургана, Америк авч явна. Тэгээ өөртөө бас ирнэ. Техникийн хэлжинд бол яг энэ чиглэлийн одоо тамирчид бүх юмудаа амруулаад багшсгалжуулагч бэлдээд өөрөө ч гэсэн би багшлаад тэгээ явна. Тэгээд боломж хэрвээ гайгүй байх юм бол магадгүй одоо дэлхийн сайн одоо жижигцэг харавстан, Мотан коуч, тэ MMA яг маш сайн багшсгалжуулагч өглөөр давхраад авчирна. Тэгээ энэнгөрөө ч гэсэн одоо найз нөхөд би өөрөө UFC тоглож байсан. Тэгээ UFC-гийн одоо найз нөхдөд хүртэл зөндөө байгаа. Тэдрийг өөртөө ирээд нэг семинар хэлгэх тийм юм бол ер нь хийнэ гэж бол төлөвлөж байгаа. Тэгэхээр маш том ажлуудыг төлөвлөж байгаа юм байна. Энэ үйл ажиллагаа хэрэгжиж ихснээр маш олон дараагийн үеийн Монгол залуучууд дараагийн Батгэрэл болох хүсэл мөрөөдөлтэй олон залуу хүүхдүүдэд маш гоё одоо жим зам ингээд бүрэн нэгж байна гэж ингэж харагдаж байна. Энэ зам жим улам өргөн болох нь бол цаг хугацааны асуудал баг. Тэгээ энэ үл яг нөгөө тамирчдын хувьд одоо жишээ нь хөлжин хасж байгаа одоо UFC-гийн тамирчид бол дандаа 10-аас дээш л хасдаг. Тэгэл анх энийг бас үзэл шоконд орж ирсэн.
Тэгээд бас яг нэг өргөн өрөөний нэг ойлголт явах юм бол энэ өөрөө энэ хүртэл явахгүй ч тэ жин хасдаг. Тэгээд буцаагаал тавьдаг. Тэгээд хоол унд UFC бүх юм нь бэлдэж өгдөг байхгүй. Америкт ингэ байж хаад жин хидтэй байна өглөө болгон мэдээллийг явуулна. Тэгээд хоол унд хүртэл явуулдаг. Одоо жин хасдаг хоолууд. Одоо бид нар бол өмнө жин хасж явахдаа одоо хоолоо багасгаал тэ зарим нь бүр усаа хасчдаг. Гэтэл зүгээр хоолоо хангалттай идгээр идээ. Гэхдээ юу идэх үү гэдэг чинь чухал. Бүх юм шийдэх ухаан болсон. Тэгэл усыг зүгээр хангалттай аваа. Одоо манай Аз мазууд бол One FC-маас бол шингэний дутагт шингэн мөнгө үзээ шингэнээр өнгөрөөд хүн өнгөрч ирсэн. Агтал UFC-д бол юу шингэнээр жин хасалч бүр бөмбөгдөж байгаа л оруулдаг. Ийм. Тэгээд юуны хүртэл зөрүүтэй. Шинжлэх ухааны өсөл асар зөрүүтэй. Тэгээ энэ чиглэлээр харах юм бол одоо хүүхдийн хүртэл багаас нь ахуулаа зөв амьдралын хөвшил юу идвэл те одоо жин нэмэх яах вэ хөдөлгөөн ямар чухал вэ энэ бүгдийг сургадаг. Тэгээ одоо бид нар одоо дээхэн үед л орс школтой гэж ярьдаг те жин хасахад хүртэл ус уулахгүй тэгэл бэлтгэл сургуульд хийлгэхэд хүртэл дундуур нь уулгадаг. Гэтэл ус бол хамгийн хэрэгтэй зүйл байсан. Тэгээ одоо хүүхдүүдийг ч гэсэн спортод дуртай болох одоо нийтийн биеийн дамирыг одоо дэлгэрүүлэх үйл явц те эрүүл Монгол хүн л Монгол улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тэнгүүт яг энэ юм хийх юм нь юу гэхээр зэрэг тэр боловсрал байгаа байхгүй. Спортод дуртай болох, идэх юм, уух юм те тэрийг бүгдийн зөв болгох. Энэ зүйл. Тэгээ энийг бол яг UFC юм бүр шинжлэх ухаанчаар өгдөг. Энэ нь бол маш их таалагддаг. Тийм учраас бас нэг сонгосон. Хоёул энэ дүрээд ярилцлага төр завсралыг эргэж ирэхдээ таны дараагийн үеэ бэлдэж залуучуудад авч явах гэж байгаа тэмцээний талаар бас ярилцах сонирхолтой сэдвүүд эдгээр хүлээж байгаа. Төр завсралаад эргээд уулзсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, Монголын спортаймент салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтаа мөрөл үзэгчтэй One on One нэвтрүүлгийн ээлж дугаар талын шуурга хочид Данагийн Бат гэрэлтэй ярилцлагаар үргэлжлэж байна. Тэгэхээр тамирчин хүнд байдаг бас нэг хамгийн чухал зүйлүүдийн нэг бол сахилга бат гэж би боддог. Тэгэхээр таны хувьд одоо өөрийнхөө бэлдэж байгаа залуучуудад хамгийн чухалчилж хэлж захидаг тэднийг баримтлах ёстой гэж боддог зарчимд юу багтдаг вэ? Би л ихээ сайхан мөрөөд те одоо мөрөөдө тэн төрх юмсан гэдэг нэг юм төсөөлчөө те. Тэгээд тэрлүүгөө хүрэхэд бол яах ёстой гэдэг юм ажиллах ёстой те. Эхлээ нэг сайхан ингээ мөрөөдөд би тэн дөрмөрөө ингээл агарын чамаагүй те. Хүний ер нь өөрийн тархинд нь орж ирсэн юм бол орж ирж байна гэдэг чинь би их боломжтой учраас л орж ирж байгаа. Тэнгүү тэр сайхан мөрөөдлөө ингээд амтай болохын тулд яах ёстойгоор заавал хөдөлмөрлөх шаардлагатай те. Тэгээд зүгээр хөдөлмөрлөд зогсохгүй ухаалаг байх хэрэгтэй. Тэгээ яг тэр чинь одоо юу болж байгаа байхгүй одоо идэж уухтаа анхаарах те нойр мойр одоо юу гэдэг нарийн ингийн юмнууд руу орно. Зоригтой болчих чинь гэсэн үг л дээ нэг талаараа тий. Тий. Тэгэл яг юу барихгүй болохгүй шүү дээ. Хамгийн гол юм ч өөрөө. Тэгэхээр одоо тун утахгүй болгож байгаа тулааны талаар бас бидэнд мэдээлэл та дэлгэрэнгүй өгөөч те. Би бүгдээр золонгос улсад болгож байгаа тулаамаа тэнд одоо баг тамирчдыг аваад явж байгаа. Тэгээ одоо Солонгост бол 4 сарын 11-нд 7-гийн эсрэг 7 гэдэг одоо 8 7 улс байгаа. Тэгээ Солонгос 2 багтай. Нэг олон улсын хөвлөө Азийн нэг өвчтэй тийм багтай. Тэгээ өөрөөнцөн Солонгос. Тэгээд 7 орны энэ 8 хасагдагчдын тэмцээн явж байгаа. Тэгээ үүнд бол Монгол улс ороод Монгол суглаагаар одоо хятадтай таарсан байгаа. Тэгээ 7 жинд 57-д бол Баян дүүрэнгээ байлдааны самбай авраг ийм залуу. Тэгээ 61 гэх юм бол Бат итгэл гээд 84. Одоо цэргийн ангид ажиллажсэн ийм залуу байгаа. Тэгээ 66 гэх юм бол ийм жилийн авраг содномд орж. 70-д одоо манай ган төмөр гэж залуу. Одоо хятад 3 дулааж 3 ялтай ийм залуу байгаа. Тэгээ 77-д бол Солонгост ажил амьдарч байгаа. Манай Бүрэн Зүрэг гээд тамирчин байгаа. Тэгээд 84 болохоор зэрэг гандуулга гэж ижээсээс өртөө эмжээл тусуулж байсан ийм залуу. Тэгээд нэмэх одоо юунд хасах зуур буюу хүнд чинд бол үнэн хүүгээ залуу тулдж байгаа. Ийм манай багийн бүрэлдэхүүн бол маш сайн. Одоо Монголд Бэлэг комбач өөрөө
Монгол гэлтгүй бусад орнуудад ч гэсэн сорил тулаа хийгээд тэгээ шалгаруулж авсан дамирчдаг байна. Тэгэхээр энэ тулаанд амжилтаа оролцвол цаашаа үргэлжлэх одоо дараагийн шат үйл явц нь ямар боломж хүлээж байгаа. Тэгээ одоо нэг ялал хэтэг ингээ ялчих юм шүү 4-1 шалгарч байна. Тэгээ ер нь төрүүлэх юм бол багаараа одоо 720 сая төгрөг нэлээ. Тийм шагналын сантай. Тэгээ Америк орж байгаа. Ер нь нэлээ олон орнууд байгаа. Энэ айгүй одоо гой тэмцээн хийж эхэлж байгаа. Тэгээ их сонирхол татаад. Тэгэхээр та одоо өөрөө ингээд тасалжуулагч менежмент хийгээд тамирчид тулаанчтай аваад тэмцээн оролдоонд оролцож байгаа энэ үедээ тэгвэл одоогийн эдгээр одоо тулаанч залуусд олдож байгаа боломж таны анх эхэлжсэн тэр үе рүү буцаад очивол энэ хоёрын хоорондох ялгаа зөрүү асар зөрүүтэй шүү дээ. Тэгээ бидний үед бол одоо Монголдооч тэмцээн оролдоон байхгүй тий. Тэгээ энэ спортыг ингээд ойлгодог гэх тий. Яг дуртай юм хүмүүс бол цөөхөн. Магадгүй энэ сошиалын буйнаар бол одоо бас сайжирсан. Тэгээ хэл өстой хүн ч гэсэн бид нар цөөхөн ингээд туслах тий. Тэгээ гадаад руу ингээд тэмцээн оролдоо явахад зуучлагад одоо менежерлэхэд хүртэл хүн аягүй бага. Одоо манай арай огшил анх бол бүх юм ингээ хийгээ явжсэн. Тэгээ бид нар одоо тулдахад тэмцээн оролдоо олоход хүртэл аягүй хүндрэлтэй. Тэгээ нэг тэмцээнд орчдөг нөгөөх маань буцаага тэмцээн ингээ цохоодгүй аягүй хууддаг жилд багадгүй нэг тоглолдог ч гэдэг юм. Ганц тоглолдог. Ийм болов байсан. Гэтэл одоо бол тэмцээн болгож жилд зарим нь бүр 7 хоногт нэг хийж байгаа. Тэ? Зарим нь сард нэг, улиралд нэг. Ингээ тэмцээнүүд хүртэл асар олон болсон. Тэгээ шагналын мөнгө төгрөгч гэсэн өссөн. Тийм байна. Тэгэхээр бол одоогийн үед бол хайр төлөвшөө. Тэмцээн оролдоон зохиох үед одоогоос 10 жилийн өмнө гэж ярил тэр үед тэмцээн оролдоон зохиох хүсэл эрмэлзэл нь байсан ч гэсэн одоо спонсор байгууллагууд дэмжиж ажиллахдаа энэ спортыг одоо дулааны спортыг ойлгодгүй байсан учраас спонсор байгууллагууд ч олддгүй ингээд аль одоо бизнес талаас нь хөрөнгө оруулалт талаас нь дэмжлэг байхгүй тэр нь одоо нэлээд хоошоо татчихсан юм уу л гэж миний хувьд бол анзаарч ирсэн л та. Тий. Одоо би хэн шиг өөр дөр зүгээр гэж шаахад би UFC-д ортлоо би спонсорч авч байгаагүй хүнд тусалж байгаагүй зардал мөнгө хинээр таалгаж үзээгүй. UFC-д орсны дараа бол одоо IAC мөгчин тий одоо премьер дилер зоргооч гэдэг юм. Тэгээд одоо машины вранглерч гэдэг юм. Ингээд нэлээд олон газруудаа ингээд хамтраад ер нь шал өөр болсон л та. Тэгээд ботхоор бол одоо мэрэгжлийн спорт өөрөө асар ордтой хөгжиж байгаа. UFC ч өөрөө одоо 30 жилийн түүхтэй бусад спортуудтай харьцуулах юм бол тэгсэрний дэлхийд одоо ямар топ болсон. Тэгэхээр бусад одоо холбоодууд ч гэдэг юм уу яг дагаадын чиглэлээрээ бол Аз ч гэсэн өөрөө ингээд шин явж исэн. Тэгээ би анх тулж исэн холбоо нөх юм Legend бол Аз номхон 70 орнууд зохиодог байсан. Тэгээ эндээс бол бас маш сайн дамирчид бол төрсөн. Тэгээ Азинд номхон 70-ыг орчингууд Австралиуд байгаад одоо Роби Витакер гэдэг UFC-ийн авраг байна. Тэгээ ийм сайн дамирчид ороод эхэлсэн. Тэгээ тэр чинийгээрээ одоо Азад бас Японд гэм маш олон холбоо. Тэгээ Хятад ч гэсэн тэрийг хулаад одоо GCK, Өвлөфүү тэгээ өмнө нь багийн тэмцээнүүд айгүй их явдаг байсан. Тэгээ бусад орнуудад хүртэл тэмцээнүүд асар их болсон. Тэгээ тэр чинийгээрээ бас юу маш их болсон. Одоо шагналын сан сая 2-7 өдрийн өмнө манай Намнанбаяр тоглоход чинь сая он. Тэгээ бид нэрээ тоглож байхад бас рапд бас сая он өгдөг. Гэхдээ тэр нь маш удажж нэг болдог юм байсан. Тэгэхээр мэрэгжлийн спорт тэр дундаа тулаан бол асар орцтой гэж байгаа. Монгол ч гэсэн одоо ингээл тэмцээн оролдоонод их болоод байгаа. Манай Монголд хөгжихийн хэрээр бас нэг зүйл дагаад хөгжиж байгаа нь анзаарч байна л да. Манай тулаан сонирхчид, манай үзэгчид бас спорт жуулчлалыг бас хийж эхэлдэг болоод байгаа. Тулаанчдынхаа тулааныг очиж үзэхээр очиж одоо дэмждэг тий. Одоо аяллаа тэгж зохицуулж тааруулж явдаг гэд одоо тунуудахгүй болгож байгаа Намсрагийн тулаан Макаод болох тулааныг бас үзэхээр нэлээд бас хүмүүс төлөвлөсөн байгаа. Ийм бас зүйл би дуусталтаас хүмүүсээс сонссон юм. Тий одоо манай Есийн спорт хороо гэж энэ он чинээр байгуулагдсан. Тэгээд тэндээ ярьж хагаад бид нэр анхныхаа том ажлыг бол Макао одоо Рот UFC болоо UFC-г үзэхээр ийм нислэг болоод үлдээд багаараа тийм том өргөөрөөтэй
явъя гэж бол төлөвлөж байгаа, ярьж байгаа. Тэгээд яг мэрэгжлийн спортыг тэр дундаа тулааны спортыг бас ард нь юу болд яад хийдیں۔ Тэ энэ бүгдийг ер нь амьдаар ингээд үзүүлье. Хүмүүс бол магадгүй ингээд телевизээр үзээд л гоё юм байна гэж явж байдаг. Агтал биднэрт бүгдэнд нь тулаан сонирхдаг хүмүүс ч гэдэг юм уу. Бүгдэнд бас боломж нь байгаад одоо наазанд болж байгаа ойрхон юмд очиод үзчих тэ. Тийм. Тэгээ одоо найз нөхөд ойр төлөөллийн хүмүүсээ хүртэл тэр уур амьсгалд оруулъя гэж бол бодоод тэгээ энэ ажлыг бас хийж байгаа. Тэгээ энэнгээрээ бас ялчгүй нөгөө түрүүнд ярьжсэн мэрэгжлийн спортыг л Монголдо хөгжүүлье. Тэгээ бид нарт хамгийн хамгийн ихний зүйл бол тулаан. Би өөрөө тулааны хүн учраас энэ тал руугаа илүү бас харж байгаа гэж бол бодож байгаа. Тэгээ ийм ажил хийгдгээр болж байгаа. Тэгэхээр энэ бол маш хэрэгтэй үйл ажиллагаа гэж би бол хувьдаа дэмжиж байна. Тэгээд тэгвэл яг одоо та өөрөө анхны том тулаануудаа хийгээд одоо гадаадд ингээд тулдж байхад тэр том ордонд зааланд одоо таныг дэмжиж байгаа одоо монголчууд хэрвээ байсан бол одоо сэтгэл зүйч гэсэн уур амьсгалч гэсэн бас арай өөр байх байсан бах тий. Тэгээ асар би яг одоо UFC тулдаж эхэлж байхдаа гарч ирэхдээ юу ярьд вэ гэхээр яг Монголын далбаа монголчууд байна уу гэж л гарч ирж байхдаа дээр хайдаг. Тэг хайдаг гэсэн. Монгол аяа хүүгийн Блэк Тандер гэдэг. Тэр би яг альбиас нэрхтээр гардаг ая. Тэгээ Монгол дуу гараал тэгээ Монголоо далбааг барайл. Тэгээ гарч яхад Монголын шууга зүгээр монгол хүн нэг ингээл бахархад шууд хайдаг. Ийм л байсан. Гэтэл одоо бол сайхан тийм биш те. Одоо бүр багаараа орчаад ингээ алуулаа дэмжээд ингээ явж байгаа. Энэ бол хүнд тамирчин хүнд бол асар том одоо зөрөг бүх юмыг бол өгдөг. Одоо тулж байхад хүртэл тэгээ монголоор охироход тэр нь сонсогддог байхгүй. Гадаадар хүмүүс л ингээл зөндөө юм л охирал ингээ шуугилдаад байдаг. Гэтэл монголоор ганц охироход л чихэн содон сонсогддог. Тэр олон хүний чимээн дундаас тэр маш тод сонсогддог гэж тамирчтай ярьдаг л да. Тий. Тэгэл гарч ирж байхад магадгүй үүдээ ингээл алга зохиол ингээл хоёр тал руугаа ингээл гарч мараал ингээл хүмүүс байж идэг те билмэл ингээл зохиол хурж мөрхөл яадаг. Гэтэл Монголын далбаа орчин гэхээр яах вэ? Шууд хөрөөл огшоол явчихаар байхгүй. Тэгээ тэрийг бол би яг толж байхдаа бол айгүй хүсдэг байсан, хайдаг байсан. Тэгэл дараа нь Монгол хүн ирж үзээгүй юм байна да ч гэдэг юм. Ингээл стормстер харж хат мерсээр бол бас ирцэн байж идэг. Тэгээ одоо бол бүр бүрэн бүрэлдэхүүнээр очиж дэмжээд тэгээд магадгүй спорт хороо одоо UFC ч гэсэн өмнө надаас асуужсэн байхгүй. Да Монголын анхны UFC-г намирч байгаа. Монголчууд тулаан сонирхдаггүй. Тэгээ чинь дэр чи одоо 20 онд байна уу? Сонирхдаг монголчууд усандаа юмтай гэл айгүй их ингээл сайхан нэг юм хөдлөл ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь намайг гэж хэлсэн. Монголчууд Instagram ашигладаг юм уу гэдэг. Тэгэхээр миний авчин дөнгөд нэг 2000 лөө 5000 дагагчтай ийм л байсан. Тэгээ Instagram болон монголчуудын үзэл тэгээ хандж байгаа тэр юм бол тухайн тамирчинд бол одоо гэрээ ихтгэд олон зүйлд бол давуу талыг бол авч ирдэг. Тэгээ судалгаа хүртэл явуулсан байдаг UFC. Намайг тулж яхад. Тэгээд юу яадаг вүсэ? Одоо гаргаж байгаад хаадаг маадаг те. Тэнгүүд судалгаа явуулаад ер нь хаанаас яаж хийж үзэж яах вэ? Төлбөр төлж үзсэн. Цөөхөн Монголоос яг. Тэнгүүд тэр нь магадгүй нэг уурхаа мурга гадаадууд л тэгж үзчихсэн тийм юмнууд бол байдаг. Та тулаанчийн хувьд өөртөө байсан бүх зүйлээ торонд үлдээж чадсан гэж хэлж чадах уу? Үгүй. Би буцаад одоо ч гэсэн би ингээд тулдмаар бүх юм бол надад ингээд байж идэг. Би яг тулдах нь бол тулдна. Би UFC-рүү ч гэсэн буцаад орох боломж надад бүрэн дүүрэн байгаа. Би UFC-гээс ингээд гарчаад одоо Karate Combat-д 2 тоглолт яваалаа. Тойлонд нь ялтаа гоолсон. Тэ. Тэгээд надад бол би одоо Jason House гэдэг менежер байдیں۔ UFC-д олон тамирч оруулдаг. Тэгээ манай одоо Солонгос одоо fighter гэдэг юм багш. Эдя чаа гэдэг. Тэр мөрөөл намайг буцаад хүрээдрэл гэдэг. Тэгээ ер нь би Америк руу би очихом би буцаад UFC-д орох надад бүрэн боломж бол байгаа. Гэхдээ би буцаж ороод тулдангууд анханасаа ингээ эхэлнэ. Тэгээ тэр цаг хугацаа надад тайран байна. Тэрнээс бол миний дотор бол би үзэх мөр байгаа юм байгаа. Тэгээ би энийгээ бас дутуу одоо орхиё гэж л өөрөө шийдсэн. Би магадгүй дахиж UFC-рээ ороод амжилт үзүүлсэн ч үзүүлээгүй ч байсан ингээ тулдахад те дотор бол чадна гэдэг юм байгаа та. Гэтэ цаг зав бүх юмаа ингээд зориул мэрэгжлийн тамирчин шиг ингээд ажил. Мэрэгжлийн тамирчин хэрэг ялчгүй ажил штэ. Гэтэл миний одоо хийх гээд байгаа юм. Одоо би шавнар, дүүнэр ингээд бэлдэх энэ юм бол буцаад хойшлох гээд байгаа. Тэгээ би өөрөө одоо бизнес ч гэсэн ингээд хийсэн. Дараагийн өөр юм руу шилжих.
энэ шилжилт гэдэг бол цаг хугацаа заавал шаарддаг юм билээ. Одоо л би яг ингээ Монголоо хөрсөн дээр Монгол ингэдэм байх гэдэг юм руу ингээд орж эхэлж байгаа. Өмнө нь би яг дан тамирчин байсан. Би юунд санаа зовдөг зүгээр л бэлтгэлээ хийл гэдэг байсан. Тэгээ энэ чинь энэнгээрээ ч гэсэн одоо тэр UFC-г одоо юг авчрахтаа тэр системээр нь бүр оруулж ирэх. Одоо менежер юу гэдэг тамирчин хүн бол мэрэгжлийн тамирчин хүн бол ганцхан бэлтгэлдээ анхаардаг байгаасаа. Бэлтгэлээ ихэд бус юм нь болцдог те нэр хүнд нь гардаг. Ийм байгаасаа гэж хүсний үндсэн дээрс одоо энэ рүү бас чиглэж байгаа. Тэрээс шилбэл би UFC-д буцаад тоглоход бол надад бүрэн боломж олцоо байгаа. Би нэг тамирчин гэмтгэл би шууд орлоо тоглох боломж бүх юм надад байгаа үг нь бол. Гэтэ би үүнийг хүсэхгүй байна. Энэ миний дутуу одоо орох залуучууд маань дүүргээсэй гэж хүсдэг. Одоо нэг газар руу тэ явчаад ингээ бүх газрыг үзчихээд гой үзчихлээ бүгтийг үзчихэд дараа нь тийшээ явах гингүүд нөгөө өтгөртэй байдэн шүү дээ. Би тийм байхыг бол хүсэхгүй байхгүй. Өөрийнхөө хийж чадаагүй магадгүй дүүнраараа шавнараараа хийлэхийг асар их хүсэж байгаа. UFC-гээ аврахтаа болохыг хүсэж байгаа. Тэгэхээр таныг Монголын холимог тулааны түүхэнд хамгийн шилдэг тамирчин гэсэн тодорхойлолт бас харагдчихсэн. Энийг та яаж хүлээж авах вэ? Эсвэл энэ зөвхөн хэвлэлийнхний хийсэн тодорхойлолт уу? Тийм тодорхойлол өгч байгаад бол маш их баярлж байна. Би бол ямар ч байсан одоо анхны UFC-д орсон тийм Монгол гэдэг талбай гатгсандаа бол өөрөөрөө болон маш их баярлдаг. Одоо сакс хөлөн бүх одоо энэ том лигүүдэд тийм одоогор бол ороогүй ш тамирчид. Гэтэл UFC топ лиг. Тэгээ топ лигүүдэд ороогүй байгаа. Би UFC-д орсон. Тэгээ одоо ороод ч бас нэлээдгүй хугацаа өнгөрцөн. Тэгэхээр надад яг ингээ мэрэгдлийн тамирчны нүдээр хараад бол айгүй хоцрогдолтой явж байгаа ингээ харагдаад байна. Айлч талдаа тий. Гэтэл мэрэгжлийн спорт ч өөрөө одоо яг ингээд бизнес хийх гээд иймэрхүү юм ингээ ухаад ирэнгүүт бодоод ирэнгүүт энэ өөрөө асар том зах зээл байгаа байхгүй. Тэгэл Монгол хүний өгөгдөл өөрөө ямар өндөр вэ? Бүр бодлогоор төрийн бодлогоор дэмжилдэг. Магадгүй тий нэг хүнд ч байд юм уу нэг юугаар ингээд магадгүй бүр томоор ярил л да. Хэдэн тэр бомын нэг хүн зарцуулаа гэхэд тэрий чинь бүр хэд нуглаад олох боломж байгаа байхгүй. Одоо саксын бомбог тий жилийн хэдийгэр гэрээгээ болдог. UFC нэг тулаа хэдийг авдаг үлээ. Тэгэл ийм потенциалтай, ийм өгөгдөлтэй хүмүүс монголчууд өөрсдөө байхгүй. Тэгэхээр яг тэр системийн тэр гадаад байгаа юмнуудыг хуулаад ирэх юм бол бид нар өөрсдөө яваад ингээд тий алдаад авахгүйгээр тэр нөө бүх юмыг аваад ирэхэд бид нар тэндээс суралцахад бид нар бүх юм баг. Өнөөдөр бид нар суралцаагүй ингээд яг хав гаднаас нэг дасгалжуулагч ирээл та жишээ нь цагсан дээр ч тийм ингээд өөр байгаа шүү дээ. Ингээд сурах юм айгүй ихтэй. Тэгэл яг тэнд явж байгаа хамгийн топ гэсэн юмнуудыг авчиръя л да. Би нэг удаа гимтэд яг одоо тэр юунд явахаас өмнө гимтээ тэгээ байж хад юмнууд айгүй их орж ирчихсэн. Бид нар яг ингээ хийдэг юм яваад хам агчлаа гал та. Гэтэ асар удаан баг. Явцсан удаан байгаад байна. Тэг явцсан асар удаан байгаа. Тэнд бүр нөө аавуулаа шилжих ухаан болоод бүх юм ингээ явцсан. Яг тэр аваргууд топ төчнүүд юу хийж ин тэрийг магадгүй хуулаад аваад ирэхэд бид нар өвчнөө юм нөтлөөд ирэх байхгүй. Бид нар тэднээс дутах юм байхгүй. Гөгдөл бие ялдар те. Одоо Монголын хоол хүнс бол бас хамгийн эрүүл. Бид нар давуу тал ч гэсэн асар их байхгүй. Бид нар тэдний хийж байгаа бүх юмыг ингээ хуулаад аваад ирсэн байхад бидний Монголд давуу талаа нэмэхэд илүү харахаар л байгаа байхгүй. Тэгэхээр мэрэгжлийн спорт руу бүр маш сайн төрийн бодлогоорч тэр бүр дайр хэрэгтэй гэж би хардаг. Мэрэгжлийн спорт бол асар их одоо жуулчич тэр те хөрөнгө мөнгөч тэр бүх юмыг бол Монголд авчирна. Цогц болгоцсон бизнес байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгээ менежерлэх одоо ингээл тэрийгэ дагаал асар олон юм ирнэ шүү дээ. Тэгээ бид нар зөвхөн Монголоос харах биш дэлхийн зах зээлээс тэр спорт юмнуудыг Монгол руу ингээ өчнөөр оруулж ирж байгаа юм байна. Мэргэжлийн сумаа бол тэр нэг амт жишээ нь шүү дээ. Тэгэлгүй насаа авраг тий хакха авраг амаа авраг ингээл яхаа чинь айгүйх юм оруулж ирж байгаа шүү дээ. Бид нарт бол би их баярлж авдаг гэсэн. Тэгэхээр таны одоо сүүлийн жилүүдэд хийж байгаа энэ одоо өөрөөсөө бүгдийг одоо гаргаад өөрөө зориод хийж байгаа энэ бүх зүйлүүдээс UFC-гийн аваргуудыг Монголд авчирсан энэ бүх зүйл энэ хөрөнгө санхүү өөрөө болгоод яваад байгаа гэж би бол хувьдаа маш их бахархаж байгаа. Таны энэ хийж байгаа үйл ажлыг их үсийг анхаарч, анзаарч, мэдээд хамтарч ажиллах бизнесмэнүүд, байгууллагууд төр засаг нь биш юм аа гэхэд өшөө олон болоосаа гэж хувьдаа бол хүсэж байгаа. Өшөө олон хүмүүс мэдэж аваасаа энэ цаана юу болж байгааг мэдэж аваасаа гэж хүсэж байгаа. Тэгээд тулаанчийн карьер нь ер нь харих тийшээ хандаж байна. Одоо та
өөрөө бизнес менежмент дасгалжуулагч. За мөн одоо телевизийн аналист хийж байгаа гэдэг байж болох бүх талбарт нь спортоо таниулахаар ажиллаж байгаа чинь анзаарахгүй өнгөрнө гэж би бол бодохгүй байна. Энийг хүмүүс харж байгаа, мэдж байгаа, анзаарж байгаа. Тэгэхээр таны энэ төлөвлөж байгаа их улсад нь өндөр амжилтыг хүсмээр байна. Тэгээд ярилцлагыг үзэх ер нь дулааны спорт дуртай монголчуудаа та хандж хэлэх зүйл байвал тэр нь юу байх вэ? За маш их баярлалаа ингээд ойлгож бас урмын юм сайхан үг хайрлаж байгаад бол би ямар ч үсээ өөрийн чадах зүйлийг бол бүгдийг хийн хичээн. Тэгээ хийсэрч байгаа. Тэгээд Монгол залуучуудаа би хүүхэд байхаас нь ахуулаад мөрөөдөл зорилго нь бол том байлгаа гэдгээр би National Massive эндрийг лайв circle-тай хамтраад авчирсан. Тэгээ энэ 100 ч гэсэн чадчих нэгээрээ бол авчирна. Тэгээд ер нь залуу үе хойч үе бол мөрөөдөл нь том байгаа. Түүндээ өрхөнд бол яаж хичээх ёстой те. Өөртөө одоо бүрэн имийг шавхдаг. Тэгээ маш их ухаалаг байгаасаа гэж бол хүсдэг. Тэгээ хөдөлмөр зүтгэлүүл хизээч хоосоо орхидгоо. Тэгээ бүгдд нь бол спортоор хичээлээд эрүүл мэндтэй багаасаа анхаарад том зорилготой тий зөвхөн би ихээсээ илүү бид монголчууд бид нар гадагшаа гараад бол далбаагаа ороод нэг монгол. Тэгэл дотроо бол тэг хэмжээ би ингээл явж байгаа. Тэгэл бид нар бол нэг монгол. Тэг бид гэдэг ийм үзэлтэй илүү багасаа л гэж бол хүсэж байна. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж зөвсөлийн яриа өргөсөн танд баярлалаа. Таны хийгэр зорж байгаа их улсад өндөр амжилтыг дахин хүсье. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд танай телевизийн хамт олондоос ажлын амжилтыг хүсье. Тэгээд Монгол улс тэгээд спорт одоо мадтугал хичээлээ та. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран Ган Групп